Өнгөрсөн 2 өдрийн турш нийслэл Улаанбаатар хотноо хөдөө орон нутаг сум бүрээс төлөөлөлсөн 800 гаруй малчин цуглж төрцгийн удирдлагуудад бас малчид өөрсдийн санаа бодлоо хэлж мад аж ахуйн салбарыг ер нь дараагийн шин шатанд гаргахад ямар асуудлуудыг нэг дөрөнд хууль эрх зүйн болоод төрийн бодлогын түвшин шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар санал бодлоо илэрхийллээ. Тэгэхээр энэ сэдвийг тойрч ярилцахаар Монгол Улсын ерөнхий сайд гэсэн Гонгад орчиг студид ороод байна. Танд өглөөний өндөргөө. За баярлалаа. За сайн малчдын энэ зөвлөгөөн дээр улсын их хурлын дарга зээнх болдын хэлсэн үг бас их нэлээд анхаарал татсан малчид ч гэсэн ер нь их олзуулахж тэмдэглэж илээ. Энэ бол одоо бид 5-7 биш харин 5 хөшөө малаа одоо эдийн засгийнхаа үндэс болгоноо. Эндээ түшгэлж улс орон босноо гэдэг үгийг хэлж илээ. Та эндээ ер нь хэрэг санал нийлэх үү? За баярлалаа. Юуны өмнө телевизээс эрхэм та бүгдийн өнөөдрийн амар амгалан айлтгая. Мөн одоо энэ өвлөг өнтэй давж хаврын бас хатуу хахар цагийг давж байгаа манай малчдаа бас баяр хүргэж мэдчилж байна. За ингээд асуултанд хариулъя. Мэдээж 5 толгой чухал, 5 хошуу малч чухал. Тэгэхдээ 5 хошуу малаа бол жоохон анхаарлаас холдуулаад нэлээд удаж байна. 5 толгойн 2 төлж одоо бараг нотолсоор байгаад нэлээд хугацаа өнгөрлөө. Мэдээж одоо энэ уул уурхай бол чухал салбар, тэргүүлэх салбар. Тэгэхдээ хөдөө аж ахуйг, мал аж ахуй, газрыг бол орхиж болохгүй. Энэ хоёр хосолж явж байж одоо эдийн засгийн нэг чухал хөгжлийн одоо тулгуур одоо салбар бол мөн энэ тулгуураас одоо ганцхан тулгуур дээр үзээд манайхан ч бас нэлээд оролдлоо шүү дээ. Тэгэхээр одоо бид зүгээр хэлэхэд бид 90 оноос өмнө 23-аас 25 сая малтай байхдаа гаргаж байсан бүтээгдэхүүн ялангуяа экспортод гаргаж байсан махыг өнөөдөр 55 сая малтай болчиход тэр махыг гаргаж чадахгүй л байна шүү дээ. Тийм хэмжээний махыг, тийм хэмжээний бүтээгдэхүүнийг гаргаж чадахгүй. Тэгэхээр өнөөдөр одоо яаж энэ үеийн төр засаг мал аж ахуйда, хөдөө аж ахуйда хэр зэрэг анхаарва гэдгийг би их олон удаа энийг ярьж байгаа. Хөдөө аж ахуйгаа орхигдуулж байна. Одоо хөдөөгөө хөгжүүлэх цаг боллоо гэж. Тэгээд яг одоо энэ малчдын зөвлөгөөн хийлээ. Одоо энэ олон чухал асуудлыг хөндөж ярьлаа. Бас чухал арга хэмжээнүүдийг ярьж байна. Тэр удирдлагын талаар одоо үгээ илэрхийлж байна. Яг оройтж байгаа ч гэсэн одоо чухал юм. Зүгээр энд нэг тэмдэглэж хэлэхэд бол энэ зөвлөгөөн, энэ одоо авч байгаа арга хэмжээ бол их чухал, маш чухал. Одоо энэ мал аж ахуй, хөдөө аж ахуйг сэргийхэд одоо мэдээд цаашдаа бол түлхүүр арга хэмжээ. Тэгэхдээ харамсалтай нь 2 жилийн өмнө ядахта энийг хийсэн байсан болвол бас одоо өнөөдөр үр дүн гараад бас өнөөдөр ийм болох ёстой гэх биш, ийм боллоо, ийм арга хэмжээний дүнд ийм болж байна гэдгийг одоо ярьж яхал байсал да. Шүүмжилттэй талаас нь хандвал бас одоо ингэж хэлэх байна. Тэгэхдээ яг одоо ингээд энэ бол энэ зөвлөгөөн тэгээ босод одоо ялангуяа өчигдөр болсон тэр зүүн бүсийн хөгжлийн асуудал би тэнд нь орцлоо, зөвлөгөөнд бол би ороогүй л да. Тэгээ энэ бол одоо чухал асуудал, цаг үеийн болсон асуудал зүгээр жоохон оройтж байна. Одоо өнөөдөр засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгагдсан ийм үед бол энэ арга хэмжээ бол жоохон одоо оройт хийшээ гэдэгтээ одоо цаашдаа хэрэгжих учраас энэ бол одоо чухал юм аа, чухал юм. Энийг бол одоо сэрж байна гэх юм уу да. Хөдөө аж ахуйгаа одоо бодож сэрж байна да. Би зүгээр олзуулахад байгаа ш нөгөө уулын бухараад унсан бухаа мартав гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө лам олдохгүй бол буцахтаа зална гэж. Ашгүй нэг дэлхийн зах зээл дээрх нүүц цэсний үн буусаж ин. За одоо ер нь байдгийнхаа баруун янд очидаа гэдэг шиг. Тэгээд одоо нөгөө юм анхаарч эхэлж байна. Одоо нөгөө нэг хэдэн мянган жил монголчуудыг тижээж ирсэн. За тараа түрүүн их тийм сонирхолтой тооллоо. 90 оноос өмнө экспортод гаргаж ирсэн гэдэг. Тэр мал аж ахуйн салбараа буцаа зэргийг цагнуулсан юм байна гэж хүний ой тойроо орж эхэлж штэ тийм ээ. Тэгээд хамгийн гол нь бол уул уурхай яах вэ? Уул уурхай бол чухал. Гэхдээ уул уурхайгаа яаж хөгжүүлэх вэ? Ямар дистратай, ямар эрен бидараатай хөгжүүлэх вэ? Энд уул уурхайн хажуугаар хөдөө аж ахуйда ямар байр суурийг хаана тавьж өгөх үү гэдгийг бас зэрэг энэ төрийн бодлогод орж явах ёстой юм аа. Ер нь бол зүгээр уул уурхай энэ эрдэс баялагч нь бол
барагддаг баялаг. Яг Барагддаг баялаг. Мал газар хоёр бол мөнхийн ундрахтай барагддаггүй баялаг. Тийм учраас энэ бол ер нь одоо Монгол улсад арай дэлхийн бусд орныг бодоход арай онцлог хөдөө аж ахуй, мал аж ахуй гэдэг бол энэ олон мянган жилийн турш уламжилж ирсэн бэлчээрийн мал аж ахуйн уламжил одоо өнөөдрийн нөхцөлд энийг яаж явах вэ энэ гэдэг бол ер нь төр засгийн анхааралд одоо өдөр тутам байж явах ёстой. Ийм л зүйл тэгэхээр энийг л одоо ингээд одоо харж санаж эхэлж байгаа нь одоо их сайн байна. Би энд их олзуурах гэж. Сая өнгөрсөн 2 дугаар сард нэг чухал арга хэмжээ шийдвэр гэдэг юм уу эхэлсэн. Тэр бол бүгд амжих хятад улс руу энэ Бургастан боомтоор Баруун Таван аймаг эрүүл бүс гэж задлуулад мах экспортлж эхэлсэн байгаа. Зүгээр энэний цаад одоо юу гэдэг үр дүн нь за ингээд нэг хоньны гулууз мах гаргалаа. Энэ нэг 50 ил татж байна. Тэр нь тэдүү юу анч гэдэг юм уу тэдэн төгрөг болж байна гэд малчин ингээд ойлгоод эхэлчихээр за хэрвээ би энэ малынхаа хоньныхоо махыг 50 хил биш 70 хил 80 хил татвал би тийм болох юм байна гэд малчтыг одоо юу гэдэг хөшүүрэг болгох нэг малаас авах тэр ашиг шимийг өндөр байлгах талаас яг энэ экспортын бодлого их тийм чухал хөшүүрэг болох байх л гэж бодлоо л да. Маш чухал. Энэ эхэлж байгаа арга хэмжээ одоо зүйтэй. Энийг бол одоо эртээглэх ёстой байсан. Ер нь бол Монгол энэ бэлчээрийн мал аж ахуй бол ялангуяа за эрчимдсэн мал аж ахуйг хажуугаар нь хөгжүүлэх бол их чухал энэ өчигдөр ярьлаа. Нөө бэлчээрийн мал аж ахуйн одоо гол чиглэл бол эн чинь ерөөсөө экспортын мах одоо экспортод мах гаргах Монгол энэ бэлчээрийн мал аж ахуйн мал гэдэг бол мах гэдэг бол өөрөө маш үнэтэй мах. Энэ одоо 500 гаруй төрлийн одоо өвс ургамал түүж иж байгаа ийм малын мах бол эн чинь хаач байхгүй. Энэ суур малгааны одоо малын махтай бол зүйрлэх аргагүй. Одоо бид ярьдаг шүү дээ. Сүүл өвчүүч нь холестерин байхгүй. Тэртэй адилхан ер нь бэлчээрийн мал аж ахуй маханд судалгаагаар үзэхэд холестерин бол их бага байдаг. Ганцхан манайх энэ маха одоо малаа сурталчлах за нөгөө талаасаа нэг айхтар гайн бол эрүүл мэндийн асуудал. Би энэ дээр нэг зүйлийг одоо онцолж хэлмээр байна. Ер нь бол Монгол улс ингээ сая 500 мянган км квадрат нутаг дээр энэ малчид чи бүгд тараад байршсан. Энэ квадрат метр нутаг дээр чинь зэрлэг амтан хүн амтан ингээ сольжиж байгаа. Ийм нөхцөлд сая 500 мянган км квадратад ингээд тарцсан нөхцөлд малыг одоо бүгдийг ингээд нэгэн үсээ ирүүлжүүлнэ гэдэг бол их тийм бүтшгүй асуудал л да. Тийм учраас л энэ бүсчлэх барих гэдээ бас нэг асуудал гарч ирээд байгаа. Малаа эрүүл болгож байж тэгээд гаргах асуудал. Энд чинь нэг тээг нь бол бас энэ шүлхий тэгэл 9 бусын өвчин байна шүү дээ. Тэгээ энийг одоо эрүүлжүүлэх тал дээр одоо бас нэлээд анхаарах шаардлага байна. Энэ талаар одоо анхаарч явах шиг байна да. Сая Хятадын 20 цэрийн албаныхаа өнгөрсөн намар ирээд Баруун Таван аймаг бол авч болох юм байна гэдэг шийдвэр гаргацсан юм байна. Тэгээ ингээд газрын ингээд зураг дээр харахаар одоо төвийн энэ босоод тэнхлэгийн төмөс замаас баруун тийшээгээ төвийн бүс чинь бас сүүлийн 10-аад жил шүлхий ер нь гараагүй. Ер нь ингэж эрүүл бүс гэж задлагдахад тун ойрхонд өгцөн их болцооны байгаа юм. Тэгээд ингээ газрын зураг дээр харахаар баруун талд Баян үлгийн ховд хоёр үлдчихлээ. Тэр хоёр бол саяхан шүлхий гарцсан. Эсгэлтэй бүс гээд зүүн талд зүүн 3 аймаг үлдчихлээ. Хинтээ Сүхбаатар дорногоор. Тэгээд одоо энд чинь нэг тийм үзэлтэй бий болоод байна шүү дээ. За манай баруун бүс, манай төвийн бүс бол эрүүл. Энд байгаа малчид бол махаа экспортлж болж ийн үе таалга нэгдлээ. Манайх мах боловсруулах үйлдвэртэй энэ төр гээд. Одоо нэг зүүн бүсийнхэн ч одоо амбиц төрж шүү дээ. Бид яагаад болохгүй юм гээд. Өчигдөр төрийн ордонд тохиолдлоо. Ер нь зүүн бүсийн бас хэтийн төлөв ирээдүг та юу гэж харж байна? Зүгээр өнгөрсөн жилийн одоо яриа хэлцэл маргааны гол сэдв болоод байсан нөгөө малын тусгай эрүүл бүс байгуулах. Тэрийг бол чөлөөт бүс гэж нэрлээд байсан л та тий. Тэр одоо асуудлаар өчигдөр ч ярьлаа. Ер нь ч одоо энэ хавар жангаал энийг ярьлаа шүү дээ. Манайхан чинь нэг асуудал хөндчихөө тэгээд тэнийгээ тойрол тэгэл нөгөө тийм эсрэгч юм шиг ингээл баахан маргаан дэгддэг ийм маргаан алах голын чөлөөт бүс гэдгээр дэгдлээ л дээ. Зүгээр ер нь зүүн бүс бол одоо зүүн 3 аймагч нь бол бас маш эдийн засгийн одоо их чухал район. Ялангуяа Доромтын район бай. За тэгээд Сүхбаатарын хилийн одоо бүс газрууд одоо энэ дотроос би юуг онцолж хэлэх гэж байна вэ гэхээр халах голын районыг бол халах голын район гэдэг бол би дээр үеэс одоо 20-30 жилийн өмнөөс одоо би ярьж байсан. Ер нь халах голын асуудлаар би бас нэг 40-50 жил одоо энэ талаар энэ хөдөө аж ахуйн асуудалтай хамтдаж хөөцөлдөж яваа юм л да. Халах голын район бол одоо халах гол бол манай одоо их чухал ирээдүйн хөгжлийн одоо их чухал тийм
суур одоо тийм газар л да. Би бүр одоо 90 хэдэн онд Хойд Солонгост элчин байхдаа хэлж байсан. Би ерөнхийлөгч Очир Батд одоо бичиж байсан. Тэр Түмэн голын төсөлгээд тэр Солонгосын бомбуудыг ашиглаад одоо ингээд тийшээгээ гарах юм болцоо. Тэгэхээр энийг холбоод халахгүйтэй холбоод одоо би юу гэж хэлсэн бэ гэхээр 90 хэдэн он гэдэг чинь 21-р зуун гарахад өгж байсан үйл дээ. 21-р зуун гарахад одоо бага хугацаа үлдлээ. Манай Доронтын орон, халахгүйн орон бол 21-р зуун задлах манай үүс. Үүс гэж монголоор авдрандаа маха хийгээд хавар 4 сар задлагдаг да тийм ээ. Тэгээ энэ задлах үүс одоо энэ халахгүйн орон. Тийм учраас энэ үүсээ задлахад та бүгд одоо анхаарч энэ талаасаа энэ Хойд Солонгостой энэ бомбуудыг эзэмших тэгээ цаашаа яаж одоо энэ халахгүйн орионыг одоо яаж ижүүрнээр нь эзэмших хөдөө аж ахуйн чиглэл ялангуяа тэнд тэр их сайхан тансаг бэлчээр өвөг сургамал одоо энийг бол газар тариалан гэхээс илүү мал аж ахуйн одоо эрчимтсэн хагас эрчимтсэн бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлж тэнд одоо мах зүг үйлдвэрлэж экспортод гарах дотоодын хэрэгцээг ханх маш их нөөц болцоо бол би энэ ч одоо 60-аад оны сүүлчээс эхлээд энд халахгүйг судалж эхэлсэн судалсан эрдэм шинжилгээний байгууллага 30-аад жил судалгаа хийсэн нөгөө талаар гадны судалгаа гадны байгууллага манайхан хамтраад 10 сангийн аж ахуй байгуулна гэж социализмын үе байгуулад нэг сангийн 40 мянган газартай нэг сангийн аж ахуй байгуулж одоо 12 жил хийд ер нь халахгүйн орионыг яаж эзэмших юм гэдэг бол тэнд ургаж болдгоо ургамал гэж байдаг. Бойр нуурын ирэг дээр 20-од төрлийн ургамал дэлхийд ургадаг бүх ургамал тэнд ургадаг. Шар уурч хүртэл одоо тэнд ургадаг. Тийм учраас халахын голын орионыг бол одоо энэ чиглэлээр ялангуяа эрчимтсэн хагас эрчимтсэн бэлчээрийн мал аж ахуйг одоо бүтээгдэхүүний ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр тэгээд цаашд нь одоо үйлдвэрлэлтэд хосолж арь ширийн махыг боловсруулах энэ чиглэлээр ингээд одоо тэгээд тэжээлийн үйлдвэрийг тэнд хөгжүүлэх ийм саналыг бол би даатараа тавьж байсан юм аа. Тэгээд энэ нэг ягаад ч юм ерөөсөө. Тэгвэл халахгүйн орионыг бол зүгээр нэг ингээд эзэмшнэ гэдэг одоо ингээд нөгөө талаас нь нөгөө бидний ярьдаг уул уурхай чинь одоо ингээд нефт орж ирээд одоо 800 мянган газар тэнд дайчин тамсаг юу гэлээ хэвтээ одоо том компани тэнд эзэлчихэл одоо тэнгээр чинь одоо тэгэл нефт хэрэгтэй. Тэгэхдээ тэр халахгүйн орионы бүгдийг нефтийн цооног болох өнөөдөр одоо ингээд уул уурхай яам бас л өцөлж байгаа юм гэлээ. Одоо дахиад шүү хойш нь бойр нуур орчмын тэр энийг бол одоо хэрхэвчдэг гэж болохгүй. Энийг одоо ер нь халахгүйн орионыг хөдөө аж ахуйн чиглэлээр цаашд нь ажилуулахгүй юм бол энэ одоо би түрүүний хэлсэн байгалийн баялаг барагддаг. Энэ нефт чинь тэгээд одоо тэгэл хэдэн жилийн 100 жилийн дараа 50 жилийн дараа тэгэл нэг хэдэн одоо онгорхой нүх энэ халахын голын тэр сайхан орон чинь хоцрно шүү дээ. Тэнд одоо мал аж ахуйгаа газар тариалангаа хөгжүүлээд улс орноо хангаад гадаад дотоодод гаргаад ингэх юм бол энэ баялагч нь бол ундраад л байна хэзээ ч барагдахгүй. Тийм учраас энэ халахгүйн орионыг эзэмших бодлого бол жич одоо тусгай бүс болгож одоо эзэмшин тусгай бүс болгоно гэдэг бол зөв. Энийг зүгээр ингээд байх юм бол одоо 2 жилийн дараа ерөөсөө тэнд нефтийн цооногоор дүүрэл ингээд юу хөдөө аж ахуй ингэж байх болно. Тийм учраас би бол тэр чөлөө төс гэсэн одоо нэрэн дээр их эмзэглээд байгаа юм л да. Тэгээ өөр нэр яаж болох юм? Ер нь бол тэнд бас нэг тусгай бүс болгоод эрүүлжсэн одоо тийм яг үнэ эрүүл бүс хамгаалт тийм эрүүл бүс. Ер нь энд ганц халах бол биш. Эндээс эхлээд тэгээд Монголын өөрөө ярьлаа. Тэр цагаан нуур тэгэл одоо энэ ийм хэдэн бүсүүд энэ хил хязгаараар байгаад тэргээрээ дамжуулж манайх одоо эрүүл бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг дотооддоо хэрэгэлдэг ийм байх хэрэгтэй. Эний нэг эхлэл нь бол энэ халах голын чөлөөт бүс гэж. Тэгээд чөлөөт гэдэг нь их эмзэглэдэг. Мэд чөлөөт бүсийн хууль тэр хуультайгаа уялдуулаад өөрөөр нэрлэх арга байхгүй. Тусгай бүс гэхэд тэний статус бас одоо хууль эрхцийн үндэс байхгүй. Тэгэл чөлөө төсөв гэж нэрлсэн юм байна л дээ. Би зүгээр энэнд нь би оролцсон хүн биш дгүй. Халахгүйн орионыг эзэмших асуудал чухал гэдэг дээр энийг гарч ирсэнд би их баяртай. Би их дэмжиж байгаа юм л да. Одоо ч дэмжиж байгаа. Энийг эсэргүүцээд хэрэггүй. Өчигдөр малчиж гэсэн одоо энийг их сайн хүлээж авчих шиг байна лээ. Тэгээд тэнд бол малчдыг шахан зайлуулна гэсэн үг биш. Малчид тэндээ чөлөөтэй орно, гол нь эрүүл байна. Гол нь эрүүл байна. Өнөөдрийн энэ бэлчээрийн мал аж ахуйн малч нь одоо эрүүл биш гэдгээс болоод тэгэл одоо батлагдаад байна шүү дээ. Эвгүй болчиход байна. Тэгэхээр зэрэг энэ нэг анхны одоо алхам энэ халахгүйн орон. Тэгээд бусад бүс нутгуудаар энийг бий болгох ийм
Энэ чухал одоо энэ хөдөө аж ахуйн мал аж ахуйг хөгжүүлэх чухал бодлого энэ бол. Энээс бол ухарч болохгүй, энийг адалд нэдэлж болохгүй. Энийг хамтраад одоо энийг явуулах ёстой л гэж бодож байна. Тий. Зөвхөн өнгөрсөн жил яг маргаан дэгдэж хахад чи гів гэнтлийн одоо юу гэдгийг чөлөө төс гэдэг юм бодож олоод тэрийг хэрэгжүүлэх гэж зүтгээд байгаа юм байна л гэж ойлгоод байсан. Та бол бүр 26 жилийн өмнө ярьж ирсэн юм байна. Судалгаа тооцоо нь бол өдөр судалгаа тооцоо нь бол тэнд эрдэм шинжилгээний байгууллага 30-40 жил ажиллаад тийм байна. 40 мянган газартай сангийн аж ахуйгаар туршилт хийгээд тэнд халах голын улаан өхөр гэж одоо мухар улаан өхөр гэдэг одоо тэр нутгийн олон мянган жилийн турш бий болсон одоо тэр ген хадгалагдаад явж байсан. За тэгэл бараг үйлдвэрийн хонь доронтын нөгөө үзэмчин хонь тэр одоо ингээл эний суурин дээр гадаадын одоо сайн чанарын үйлдвэрээ сайжруулаад ингээл явах юм бол энэ бүрэн болцоотой л одоо ийм байхгүй юу. Тэгээд энд нь тэр нэг чөлөө гэдгээр нь яваад одоо яадгийн чөлөө одоо тэнд бол малчтыг хөөж гаргаад тэнд нэг хэдэн хүн тэр газрыг хувааж аваад одоо тэнд эзэмшээд идэж уучих гэж байгаа асуудал бол энэ огтхонч биш ээ. Энд бол ингэж хардаж манайхан хардах их дуртай. Юмд бол одоо хардаж сэрдэлтэй. Тэгэхээр энэ бол биш. Тэнд малчд орно, мал аж ахуйгаа тэр байтугад орнотоо босод хуваатар одоо энэ бүсүүч гэсэн одоо тэднийх нь орж одоо малаа ирүүлжүүлээд цаашаа одоо гаргах наашаага дотоод хэрэглэх болцоо. Энэ ийм зам нээгдэж байгаа. Тэр халах голын орионы хөдөө аж ахуйн чиглэлээр эзэмшихэд бол бас тийм эрүүл бүс гаргаж байж эзэмшихгүй бол энэ хэцүү. За тэгээд дараас нь нэг одоо уул уурхай энэ чиглэлээр орно одоо тэр 800 мянган газар дээр тэр одоо нефтийн компани ажиллаад ёстой жинхэнэ одоо 20 анд байна шүү дээ. Тэр чинь одоо малчилж ордгоо хүнч гардгоо тэгээд энэс бид бас дүгнэлт хийх ёстой байлгүй дээ. Харин ч тэгмээр юм шиг байна. Таны хэлдгээр эрүүл бүс гэдэг юм уу, чөлөө төс гэдэг юм уу нэрлж авч ягаад эндээ эхлэхгүй бол за ингээд хин нэг нь авчин энэ тэргээ бие биенээ хардаа сууж идэл нөгөө талаас нь нөгөө газрын засны хайгуулынхаа яваад осчин гэсэн үг шүү дээ. Тэгэл дайраад ирнэ. Одоо тэр ажил явж байна гэж өчигдөр хүн сөдөө чимсэд бурмаа над ярьж юм л одоо юуны сайд уулуурхайн сайд яг асуудал боловсруулаад одоо ингээд явж байна. Яг боор нуур тэгэл хойшоогоо нөө цэгүүд дээр одоо ингээд хайгуул хийх. Тэгээ эн чинь бол тэгэл халах голын орионыг зүгээр нүхсийг болгож хаяна гэсэн нефтээр явах жоохон орлого олно. Тэгэл байхгүй шүү. Засгийн газар их ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй байна. Газрын тос нь монголчуудыг олон жил хийжээ хөө. Энэ чөлөө төс байгуулад монголчуудыг олон жил хийжээ. 2000 жил аль нь монголчуудыг илүү тэжээх. Мэдээд нөгөө мөнгөний ундрахтай мал газар хоёр чинь л Монголоо тэжээсээр байна шүү дээ. Орон нутгийн ч гэсэн энийг ер нь их сайн ойлгох хэрэгтэй. Энийг бол уг үндсээр нь ач холбогдлоор нь ирээдүйгээр нь ингээд одоо бүх холбоонд нь үзэж ойлгох хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр бас одоо Монгол мал одоо юу гэдгийг энэ эрүүл бүс гэдэг юм уу энэ төс засгийнхаа бодлоготойгоо нийлээд дараагийн хөгжлийн шин шатанд гарах цаг нь болчихжээ гэдэг асуудал бол бас цаг уу тавигдчихжээ. Тэгэхээр та бол энийг хүлээн зөвшөөрч байгаа маань. За зүгээр малчид хандаад хэлээч. За ямар ч байсан засгийн газар гэдэг юм уу их хурлын төвшөнд шийдвэр гаргалтын төвшөнд ер нь малаа чанаржуулъя, эрүүлжүүлъя, гадны экспортод гаргадаг болъё гэдэг асуудлаар анхаарал тавиад эхэллээ. Малчид ер нь ямар хөө бэлтгэлтэй байх вэ? Ямар бодлоготой, ямар одоо юу гэдэг мөрөөдөлтөй, хүсэл зорилготой сууцгааж явах хэрэгтэй юм бол. Нэгдүгээр төрийн энэ бодлого, төрийн явуулж байгаа бодлого малчтад хүрэх ёстой. Энэхээр энэ саарл ордон дотор л юм уу энүүх энэгээр ингээд энэ бужигнаад байх биш. Энэ одоо манай энэ 150 хэдэн мянган одоо өрөх энэ малчтад бүгд нэг үрчилж одоо малчинд хүрэх ёстой. Ийм юм болж байна. За тэгээд энийг төрийн энэ явуулах гэж байгаа бодлогыг малчин нэг үр төрөх юм бол малчид аяндаас ихээ аваад манай малчид чинь бол маш их сэргэлэн улсууд энэ нүүдлийн мал аж ахуйн одоо нүүдлийн энэ бэлчээрийн нүүдлийн соёлын хөгжлийг онцлогч нь бол одоо малчин хүний бол маш их тийм сэргэлэн үйлгэн ухаантай юмыг амархан хүлээж авдаг эндээ одоо онцлог нь байдгийг шүү дээ одоо тийм учраас ингээд энэ төр засгийн явуулж байгаа бодлого малчид руу одоо хүрэх хэрэгтэй. Малчтын хотод хүрэх хэрэгтэй. Тэгвэл малчид одоо аянда би чинь бол ингээд малаа таргалуулад малаа ингээд төчнөө төгрөгөөр килограммын нөх одоо болцоо байна. Урш нь хойш нь гаргах арьс ширээ ч одоо ингэж болцоо байх нь өлөн гэдсийн тусад нь аваад ингэх нь эвэр туурайг нь хүртэл одоо аваад ингээд хятад руу гаргуул бас үнэтэй байдгийн байх шүү гэдгийг чинь дорн сэхээр. Энийг ганцхан ойлгуулах энийг одоо болцоог нь бий болгож өгөх л асуудал шүү. Тэрийг дорн ажил хэрэг болох хүмүүслээр нь малчин юм шиг харагдаад. Малчин өөрснөө тий. Ганцхан тэний хүрэх
одоо өнөөдөр малчин төр засаг хоёр холтчоод байна. Эний дунд вакуум бий болчиход тийм учраас нөгөө хөдөө аж ахуй, мал аж ахуй чинь нэг хөгжлийн одоо юунд хүрч чадахгүй шүү дээ. Малчин хүн оролдоод яах юм одоо энэ улсын хөгжил яг уу малаа өсгөөд л нэмэр болж байна. Нөгөө ашиг шимийг бий болгох. Өнөөдөр цааш нь өшөө одоо Монгол улсын чинь малынхаа ашиг шимийг одоо ноос ноолоор бүгдийг одоо боловсруулах арил ширийн одоо бид чинь бас сайн муу ч гэсэн нэг бүдүүлэг технологитыг ч гэсэн нэг давуу далимба хийдэг савкинбэл цамцаа хийгээд гутлаа үед өмсчдэг байсан шүү дээ. Одоо тэгээд тэр өндөр байшин гутлын байшин байж байна. Молекул батаар яваад энийг юу болгоч юу. Тэгэхээр одоо өнөөдөр бол малай чухалхан бүтээгдэхүүнийг экспортод маха гаргахаас гадна дотооддоо нэмэн өртөгшин гэсэн бүтээгдэхүүн болгож арил ширээ боловсруулъя. Ноосоо боловсруулъя. Одоо тэр алга боллоо шүү дээ. Байх. Зүгээр л гадшил гаргаад байдаг, гадшил явуулаад байдаг. Дотооддоо яагаад бид нар нэмэн өртөг шингээгээд дэлхийн одоо бусад орнуудтай хамтраад технологиг хаваад ингээд одоо гадшин гарах дотоод хэрэглэл болцоо их байна шүү дээ. Энэ дээр ажиллахгүй байна. Ерөөсөө үнэндээ одоо их удаж байна гэж байна. За тэгтээ ажиллах бахаа. Ажиллах бахаа гэж найдаа. Тэг залбирая. За баярлалаа. Таны ажил амжилтсаа. За баярлалаа.